За, сайн байцгаана уу? Хай, шинэ видеод тавтай морил. За, би маань гаг болсон. Би маань дайжгүй сайжраад ер нь л ажилдаа орохоор тамиртай болчихсон ингээд сууж гэн. Сүүлийн сар жоохон өвчин нэмгэг яриад хойш суучлаа. Эргээд ажилдаа орж эхлэе да. За, Дижитал Номад Академи сургалтаа аж эхэлсэн байгаа. За, сургалт маань монгол хэл дээр монгол хүмүүстэй монгол хэл дээр дижитал орчин буюу яг энэ цахим орчинд яаж ажилтгийг заах цогт сургалт байгаа. Хүмүүсээс хамгийн их ирдэг асуулт бол за Дижитал Номад Академи чинь одоо зөвхөн сургалт зарж мөнгө олдог юм биш үү энэ гэсэн асуулт зөндөө ирдэг байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй Монголд шин байгаад байгаа. Яг энэ дижитал маркетинг цахим орчинд ажиллаж мөнгө олох бол яалтчгүй бидний хувьд 70-80-аад оныхны хувьд шин байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр за монголчилж тайлбарлаж хэлэх юм бол цаг үе өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бидний ажиллах арга барил өөрчлөгдчихсэн байхгүй юу. Зөвхөн компьютер байхад л бид нар хаанаас ч орлого олоод мөнгө олоод яваад байж болох боломжтой болчихсон байхгүй юу. Аялангаа гэрээсээ хүүхдээ харангаа ч юм уу. Миний зорилго бол гэрээсээ хүүхдээ харангаа ажилдаг ээж болох зорилготойгоор эхэлж исэн. За тэгээд энэ зорилго маань яваад би аялангаа ажилдаг ээж болсон байгаа. За тэгэхээр яг энэ зөвхөн сургалт зарж мөнгө олох юм биш үү гэдэг байгаа хүмүүсийн эргэлзээг тайлахын тулд хэрвээ чи хүсвэл сургалтаа зараад мөнгө олж болно. Яагаад болохгүй гэж би чамд бэлэн бүтээгдэхүүн борлуулах бэлэн бүтээгдэхүүний чи өгөөд байгаа юм чинь. Яагаад чи цааш нь борлуулад $500 өдөрт сая төгрөг олж болохгүй гэж. Чам шиг сурахыг хүсэж байгаа зөндөө хүмүүс байгаа байхгүй юу? За болиё. Сургалт зарахаа болчихъя. Сургалтын дотроос чи юу сурж авах вэ гэвэл эдгээр мэдлэгүүдийг олж авна. За Дижитал Номад Академийн сургалт маань Facebook группт явагддаг тусгай School гэдэг платформ дээр тусгай групп community маягаар явагддаг гэсэн үг. Энэ нь нэгдэл гэсэн үг. За энд ингээд товч танилцуулга байж гин. За community group руу маань нэгдээд оронгууд л ийм самбар байгаа. За энэ дээр ерөнхийдөө хүмүүс маань хоорондоо туршлагаа солилцсон, хоорондоо постуудаа бичээд явдаг байгаа. За тухайн сургалтаар маань ямар хичээлүүд явагддаг вэ гэвэл за зөвхөн онлайнаар мөнгө олох биш хувь хүний хөгжил, тархиа хөгжүүлэх гэдэг бас сургалтууд маань ороод явдаг. За эндээс ингээд та хэд маань ямар сургалт байгааг харж байна. Жишээ нь яаж өөрийнхөө AI training хийх юм. За яаж нүрээ харуулахгүй контент маркетинг хийх юм гэдэг юм ингээд. Яаж Америкт компани нээх юм. За вебсайт яаж ухсрах юм. Имэйл маркетинг яаж хийх юм. За энэ дээр бол affiliate маркетинг яаж хийх юм Яаж системээ ухсрах юм. Яаж DNA-гээ цааш нь борлуулах юм гэдэг юм. Цогт сургалт гэдэг байгаа маань ерөнхийдөө энэ юм байгаа. Дотроо зөвхөн ганц хоёр биш зөндөө олон чиглэлийн сургалтууд байдаг гэсэн үг. UGC контент яаж хийх юм. За эрчүүдэд дижитал маркетинг яаж хийх юм. Яаж бизнесээ автоматч болох юм. Canva. Гэх мэтчлэн сургалтууд маань ингээд ороод явдаг байгаа. Сар болгон 1-2 сургалт шинээр нэмэгдээд за сургалт маань тэгээд хугацаа ерөөсөй байхгүй. За энэ календар гэсэн хэсэг дээрээс бол та хэд маань одоо 7 хоног болгон бидний явагддаг уулзалтуудыг харж байна гэсэн үг. За эндээс хүмүүс маань орлого олж гин үү гэдгийг одоо та хэдэд харуулъя. Of course мэдээж сар болгон ингээд гişүүд маань олсон орлогоо бас ингээд бусдаагаа хуваалцаад явдаг байгаа. Сард $2,000-3,000 гэртээ ч юм уу гэрээсээ за эсвэл ажлынхаа хажуугаар олно гэдэг бол миний хувьд бол маш том өөрчлөлт гэж би боддог. Энийг бол би амжилт гэж хардаг. За эндээс ингээд группийн маань гишүүдийн амжилт за өдөр болгон гарч байгаа өөрчлөлт орлогуудыг эндээс ингээд хараад явж болно. Тэгэхээр бид нар одоо бодох, харах, сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь болчихсон байхгүй юу? Вебсайт ухсрахад заавал код хэрэгтэй юм уу? Би ч ухсарч чадна, чи ч ухсарч чадна. AI, компьютер заавал програм хангамжийг чинь IT-ийн ах нар хийдэг ах хэвээр юм уу? Тийм байха болчихсон байхгүй юу?
би чи аль нь хийж чаддаг болчихсон. Энийг л би бусдад заадаг. Энийг л би чамд заадаг. Сурсан мэдлэгээрээ чи өөрийнхөө бизнесийг хөгжүүлж болно, бусдын бизнесийг хөгжүүлэхэд тусалж болно. Гараад хаанч чи ажил олоод хийчих боломжтой болно. Контент хийгээд сурчлаа. Чи хинэж сошиал медиа хөгжүүлээд мөнгө олчих боломжтой. Эсвэл ямар ч компани байгуулахад очиод чи ганцхан видео хийж өгөөд 500-600 мянган төгрөг олчих боломжтой байхгүй юу? Энэ мэдлэгийг л чамд олох гэдэг юм. Тэгэхээр юмыг зөвхөн нэг тал руу, нэг чиглэл рүү бодох биш, олон талаас нь хараад олон чиглэл рүү олон салаа болгож харж сурах хэрэгтэй байгаа юм. За сургалтын талаар иймэрхүү байна. Тэгэхээр Digital Nomad Academy маань цогц сургалт бахан, цогц сургалтаар эдгээр мэдлгүүдийг олгох нь байна. За тэгээд эдгээр мэдлгүүдийг олж аваад чи цаашаа ийм ажлууд хийх нь байна те. Дээрэс нь чи сургалтаа зараад өдөрт сая төгрөг олох боломжтой байх нь байна. Эсвэл чи өөрөө бас бизнес босгоод чиг ингээд сургалтаа хийгээд явж бас болоод байна гэсэн үг. Дараагийн нэг асуулт нь DWA, DNA 2 адилхан уу гэсэн асуулт ирдэг. За DWA бол англи хэл дээрх яг ийм цогц сургалт байгаа тий, олон хүмүүсийн хийсэн ийм сургалт байгаа. За DNA бол монгол хэл дээр нь тэр сургалтуудыг гаргачихсан байхгүй. Тэгэхээр адилхан гэж хэлж болно. За дээрэс нь монгол хэл дээрээ монгол менторшиптай. За DNA-гийн менторуд маань 7 хоногт 2 удаа, 1 удаа за боломжоор хүмүүстэй хариулаад менторшип хичээлүүдэд заагаад явах боломжтойгоо. Боломжоор гэдэг нь би өөрөө эрүүл мэндийн жоохон шалтгаантай байгаадаа болохоор заримдаа би уулзалтаа хийдэггүй. За заримдаа бол хийдэг. Оргилмаа маань бол 7 хоног болгон менторшип уулзалтуудаа хийгээд явдаг байгаа. За иймэрхүү байна. Тэгэхээр миний зүгээс бол энийг яг том боломж гэж хараад байгаа. Тэгээд эндээсээ үр өгөөжийг хараад үн цэнийг мэдрээд орлого олоод явж байгаа хүмүүс зөндөө байна. Тэг яагаад чи болохгүй гэж. Эхэлж чадахгүй эргэлзээ сууж байгаа хүмүүс өөрөөсөө асуу. Яагаад чи чадахгүй гэж одгоо чадчихлаа шүү дээ. Чи миний өмнөх 2 жилийн өмнөх 3 жилийн өмнөх видеонуудыг үзэлдэ. Би яг чам шиг гэртээ хүүхдээ хараад сууж идэг ээж байсан тийм үү. Миний амьдрал яагаад өөрчлөгдөд би яг ингээд амьдралаараа бүгдийг ингээ харуулад явж байгааг харал та. Өөрчлөлт бий болдог байхгүй юу? Чи эхэлчихэл юм бол өдөр болгон жижиг өөрчлөлтүүд бий болсоор чи жилийн дараа, за 6 сарын дараа өнөөдрөөс шал өөр болчихсон байж идэг. Өөрөө мэдлгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхлэх хамгийн том алхам байдаг. Эхлэх хамгийн том алхам байдаг. Өөртөө хөрөнгө оруулж чаддаг байхгүй бид нар. DNA ах уу эсвэл iPhone 16 ах уу гэвэл чи 16-г л сонгоно тийм үү? Тэгвэл 16-гаа чи ашиглаад өнөөдөр орлого олж чадчихэв үү? Гэдэг чи асуудал байхгүй. Тэгвэл би чамд энэ утсаа ашиглаад орлого олох тэр хичээлийг л заах гэдэг юм. Тэгэхээр хамгийн зөв хөрөнгө оруулалт бол тархиндаа хөрөнгө оруулалт байдаг болохоос эд материалд хөрөнгө оруулалт хийдэг цаг нэгэнд бүр ард гоцорчихсон. За тэгэхээр харах өнцгөө өөрчлөе, ажиллах арга барилаа өөрчлөе, дагаад амьдралын хэм маягаа өөрчлөе. Дараагийнхаа видеогоор эргээд уулзцгаая. Баяр таа.